Туйлчид альва туйлыг эцэг өвгдөөс өвлөн суралцаж тодорхой дэг жаягийн дагуу туйлаа хайлдаг бөгөөд өөрийн биеэр өв соёлыг тээгч болсон ховорхон заяатай хүмүүс үлээ. Одоо жилхэр гэж Уран хаан алдартай их туйлч байсан. Энэ бол домог болсон их туйлч. Тэгэхээр энэ туйлчийн 9 дахь үеийн Балдан дорж гэдэг энэ туйлч бол 12 туйл хайж. Энэ Балдан доржийн аав нь бол одоо жилхрийн 8 дахь үеийн Монгол улсын төвийн сойрхолд авир мэд гэж одоо Уран хаан алдартай туйлч байсан. Тийм ийм одоо удамтай 9 үеэр удамтай юм туйлч хайлж байгаа. Одоо олон үе өвлөж ирсэн туйлчид бол одоо манай одоо авгахын хүү нацгийн дамданд дорж гэж бас нэг залуу байна. Энд одоо Эрдэнэ цогтын Баатар Жав гэдээ бас нэгэн сайн туйлч бий. Тэгээд одоо цаашид сургах, шав сургалтын үйл ажиллагааг бол одоо улсын соёлын яам өвөөс нэг тодорхой нэг 2 жилийн хугацаатай нэг жижигхэн төсөл боловсруулад тэн дээр бол нэг шав сургалт зохион байгуулсан. Тэгээд энэ шав сургалтнаас за нэг 10 хүүхдэд заахад нэг нь ерөнхийдөө бас туйл хайлах нэг жаахан тийм арга ивтэй болохтой нийл иймэрхүү 2 жилийн хугацаанд ажилласан. Тэгээ одоо яг хөө миний бол яг өөрөө гараар барьж сургаж байгаа. Одоо миний ачуулах дорчуулын чин тулга гэж залуу байна. Тэр маань болохоор одоо нэгэсэндээ бол одоо бүтэн туйл ерөнхийдөө хайлж сураад байгаа. Туйлыг өвөл хайлдаг нь ихээхэн учиртай. Зуны сар гарч тэнгэр дуугарснаас хойш хайлдаггүй ёстой. Хөрсний шим, усны шим, малын тарах твэрэг, дээдсийн гүр шим зэрэг бүх зүйлс нийлсэн үед туйл хайлдаг байна. Туйлд Монголын олон ястан овогтны аман аялгауны онцлогийг агуулсан байдаг. Туйлд үлгэр домог, эргүүл магтаал, зүрцсэн үг, цацал мэлалга, бэлэг дэмбэрлийн үг, дом шившлэг зэрэг ардын аман зохиолын олон төрөл зүйлийг багтаан агуулж байдгаараа онцлог юм. За Уран хаан хөлгөн баатарлаг туйлууд бол ерөнхийдөө зан жаншлаас юуны дигийн хувьд бас их өөрөөр жишээ нь одоо талын харвууд даван харвах алтан гар турцх туйлуудыг хатууд огшин тайлдаг туйл гэж үздэг. Баян цагаан үгэн, эзэн улаан бод, наргил цагаан үгэн гэсэн туйлуудыг бол дандаа одоо буян хишгийн доллог та цагааныг дуудаж хайлдаг туйл гэж ирдэг. Эзэн улаан бодон гэдэг туйлыг хайлж байгаа. Өнөөдөр бас сайн сайхан бүхэн наашаа зүгэлж нарт ертөнцийн дээр ирээсэ. Гэж одоо эд буянгийн даллагта эрхэм болон дүн одоо төвшин жаргалтай байх болтугай л гэж энэ хүү туйлыг хайлж байна да. Хайлахад товшуур, экил, хуучир зэрэг хөгжмийн зэмсгээр хамсан хайлдаг уламжлалтай. Туйлчийг хөглөө зогсохгүй хайлж байгаа туйлын мөн чанарыг таниулахад товшуур хөгжим ихээхэн тусалдаг байна. Нийтийн шинжтэй нэг тархсан ёс бол туйлчийг залхаас 3 хоногийн өмнө хөгжмийг нь залдаг байна. Сайн туйлчийн товшуур залагдахынхаа өмнө дуугардаг гэсэн үг бий. Туйл хайлахад хүмүүс орж гарч дуу чимээ гаргахыг цээрлдэг байна. Энэ товшуурыг ерөнхийдөө анх туйл айлхтал манай аав хийж өгсөн юм байна. Тэрнээс хойш аавынхаа бурхан болсон цагаас хойш аавынхаа товшуураар туйл айлдаг байлаа. Одоо сүүлийн 3 дахь жилээс аавынхаа товшуурыг амраа идаа гэд байранд нь залж дахиад өөрийнхөө товшуурыг өрөөд одоо 3 дахь жилээ айлж байна. Мэдээж хамгийн хүн туйлч хүний хамгийн чухал юм бол товшуур хөгжим нь өөрөө. Товшуур хөгжим хичнээн юм ая хавсарч байгаа боловч ерөнхийдөө бол туйлчийг ганц хөтлж явдаг үл товшуур хөгжим өөр. Энэ товшуур хөгжим дуурахгүйгээр би 3
дөрвөн мөр үг холбоод хэлчих чадахгүй юм шүү дээ. Төвшөр хөгжим бол намайг авчаа гэж ойлгож байна. Төл хайлгын өмнө байгаль дэлхий лус авдгаа аргадан алтаа магтаалаа хайлдаг уламжлалтай. Ганг ачиг, зуд, өвчин зовлон, гай барцад тохиолдох аваас алтаагаа магтахад бүх юм сайхан болдог хэмээн зөвгнөн алтаа магтаал хайлдаг байна. Алтаа магтаал бол Монгол ардын баатарлаг төлстэй салшгүй холбоотой. Их нутгаа хайрлах сэтгэлгээг илэрхийлдэг. Уран сайхны баялаг хэрэглүүртэй байгальтай харьцах эртний зан үйлийн чанарыг шингээсэн Монгол ардын аман зохиолын маш гайхамшигтай өвөрмөц бүтээл юм аа. Заавал дээд 33 урмс доод 77-оос уул усныхаа эзэдийг дуудаж ирж алтаагаа хайл сонсгож баярлуулж баясгаж идэ бодаагаараа байлаа тэгээд төлөө хайлж хэлдэг боломжтой маш нэг эртнээс тогтсон боломжтой шүү дээ. Төлсийн өргөөнд өнөө жил Дашнын Балчин нэмтэй бэлэгцэн өдөр Эзэн Улаанбодон нэрт туйл хайлсан юм. Эзэн Улаанбодон туйлыг хүүхэд нялгаст ээлтэй, үр хүүхэдгүй айлд үр хүүхэд заяадаг гэж эрт үеэс сүсгэлэн хайлж ирсэн уламжлалтай юм. Энэ туйл бол урд өмнө хайлжсэн одоо их хөлгөн туйлуудыг бодвол одоо богинохон туйл, за бэсрэг туйл гэж ярьдаг. Яг одоо аман зохиолынхаа судлаач нарын өгсөн нэрээр бол бэсрэг туйл гэж ярьдаг. Гэхдээ энэ одоо хэдийгээр бэсрэг боловч одоо 4-5 цаг одоо хайлна. Ийм туйл. За одоо хөлгөн туйлс бол одоо хэдэн 10,000 шат шүлэгтэй. Тийм ээ, одоо бидний сайн мэдэх гисэр жангарын туйл гэж юм бол одоо 50-60,000 одоо шат шүлгээс бүрддэг. Тийм үү, хэдэн 7 хоногоор хайрдаг одоо ийм гайхамшигтай юм л да. Тэгэхээр энэ бид нартай харьцуулбал жижиг гэсэн үг. Тэрнээс биш одоо өөрийнх нь хэмжээ бол бас л одоо агуу том 5-6 цаг хайлах юм туйл байна. Туйлч Балтан дөрж энэхүү туйлыг алдарт туйлч төрийн шагналт аав авир мэдээсээ бага балчир насандаа үлгэрчлэн хэлүүлж хоногшуулан авч хайлж сурчээ. Өнөөдөр болохоор жаргал ихтэй Эзэн Улаанбодон гэж туйлыг хайлж байна. Өнөөдрийн туйл маань ерөнхийдөө энэ сүүлийн 4 жилийн хугацаанд хайлж байгаа одоо 10 дахь туйл юм байна. 10 өөр туйлыг хайлж ард түмэндээ бас үлдээ. Хайлсанд бичиж үлдээ юм. Тэгэж хүн бол мөнх биш. Харин өв соёл бол мөнх байх ёстой. Тийм болохоор энэ бүхний одоо ард түмэндээ дараагийн үедээ
хадгалуулан үлдээ штэ. Яа дараагийн үеийн энэ өв соёлоо битгий мартаасаа өвгөд эцэг энэ бүтээсэн өв соёлыг бас хайрладаг, эрхэмлдэг, дараагийнхаа үед суралцдаг, энэ өвөө сонирхдаг, судалдаг багасаа гэсэн үгнээс өнөөдөр энэ 10 дахь туйлаа хайлсуунаа. Одоо хөлгөн их туйлсынхаа дунд одоо бисрэг гэж хэлж болно. Гэвчиг энэ туйл маань болохоор яг одоо хідэн мөр шат шүлэгтэйг энэ бөөмөд ямар ч бас нэг 5-6 цаг үргэлжлэх. Ер нь бол Баатарлаг туйл дотроо ер нь баг хэмжээтэй туйлагч байдаг. Миний аав бүтээгээгүй, миний дээр Оранкан үндэстэн бүтээгээгүй, нийт монголчууд бидний өвгдөөс өөрсдөө бүтээсэн өв соёл учраас өвгдийнхөө дээр алдар суугална. Багтааж ийм агуу хүн төрөлхтний үрсад хүмүүний үрсад шүү дээ гэж бас омог шиж өв соёлоо бас хайрладаг багасаа л гэж бодож байна да. Хотол олноороо цуглан туйл хайлах нь тухайн жилийн засал номноос ч илүү өр нөлөөтэй гэж өгүүлэх нь бий. Монголчуудын хэдэн зууны тэртегээс туйрван бүтээж өвлөн хадгалж ирсэн оюуны соёлын дахин давтагдшгүй туйл хэмээх бүтээл нь хэдэн зуун мянганы тэртегээс улбаалan эдүгээ бидний дэлхийд гайхагдах үнэн мөнхийн үнэт зүйл болсон байна.